Гурван бүсийн нутаг Баянхонгор аймаг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 7.8% эзэлдэг томоохон аймагуудын нэг Баянхонгор аймаг нь 1941 онд үүсгэн байгуулагдсан 20 сум 105 багийн 27305 өрхийн 90,000 орчим хүн амтай. 2024 оны жилийн эцсийн мал тоолгоор 4 сая толгой мал тоолуулснараа улсад Ямааны тоогоор тэргүүлж тэмээн сэргээрээ 3 дугаарт хамгийн олон мал сөрөгтэйгээр эхний 5-д ирэмлэгдэж байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр Монгол орны Алтай, Хангай, Говь, Цөл, Тал хэрийн бүсийг хамардгаараа онцлогтой. Баянхонгор аймгийн Сибирийн их тайгаас Төв Азийн Говь, Цөл жишилжих бүсэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрлаж Өөр Хангай, Ар Хангай, Өмнө Говь, Говь Алтай, Завхан аймагуудтай нутаг залган бүгд найрамдах хятад ард улстай 140 км газар нутгаар хилэлдэг. Улаанбаатар хотоос 630 км зайд орших Баянхонгор аймаг нь нийт 116 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Баянхонгор аймгийн далайн түвшнээс 1000-аас 1400 м өндөрт оршдог хамгийн нам дор газар нь 720 м өндөрт орших эхийн гол бол 3957 м дөрвөгдсөн төрийн тахилгад их богдвол хамгийн өндөрт оршдог. Нутгийн хойд хэсгээр 62.2 мянган га, хар мод өмнөд хэсгээрээ 477 мянган загин ойтой, Зээрингийн Хүндийн, Номингийн Говь зэрэг, Алтай өврийн их говьудтай, Байдраг Түй зэрэг томоохон голууд, Бөөн цагаан Орог нуур, Хөхнөр зэрэг том нууруудтай. Дэлхийн 13 гайхамшигын нэг шаргалжуутын халуун аршаа, 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан Баян лигийн цагаан агуй, 50-аас 80 сая жилийн төртэй аврах том махчин амьтан үлэг гөрүүл амьдарч байсан Бүгийн цав, Ногоон цавын хоолой, Луу яст гэх мэт байгалийн гайхамшигт газруудтай. Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо буудлаж байснаар Монголын нууц тавчан тэмдэглэгдэн үлдсэн Галдан бошигт өндөр гэгийн зан узарнаар халахын ноёдыг цуглуулан чуулж байсан хүрэн бэлчир зэрэг түүхэн газрууд 15-аас 16 дугаар зууны үед баригдсан Хачин ламын Сэмчин дугн, Чин сүжигт Номон хааны хийд зэрэг өн эртний дурсгалууд манай эртний өмнөх 3000 жилийн тэртээ хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт шатар чулуу их Баянгийн бичигт хад зэрэг хөшөө дурсгалууд нь Баянхонгорчуудын бахархал юм. Баянхонгор аймаг чулуу нүүрс алт барилгын материал нэн илбэгтэй. Нутгийн хойд хэсэгт ойд хэрийн ургамал дунд ба урд хэсгээр нь хэрийн говийн ургамлын тархацтай. Гоёо цүлхэр Ван Симбрүү лидер Алтан гагнуур зэрэг нэн ховор ургамлуудтай зэрэгцээ энэ гурван бүс нутагт ховор амьтдын цөм бүрдэж дэлхийд нэн ховорцсон мазалай 50 гаруй тоогоор амьдарч байна. Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэг чиглэл нь хөдөө аж ахуй, уул уурхай аялал жуулчлалын үндсэн 3 тулгуурт бодлого юм. 3 тулгуурт бодлогоо Зангидан аймгийн эдийн засаг нийгмийн үзүүлэлтүүдэд сүүлийн жилүүдэд тасралтгүй өсгсөөр байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 762.3 тэрбум төгрөг болж нийт хадгаламж эзэмшигчийн тоо 69 мянгад хүрч тэдгээрийн хадгаламжийн хэмжээ 210.6 тэрбум төгрөг болж өссөн үзүүлэлттэй байгаа юм. Баянхонгор аймаг ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дэд бүтцэд холбох, дахин төлөвлөлт оруулах, орон сууцчлуулах арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж аймгийн төв шийдвэрлэлийн бүсээр тэллээ. Цаашид ногоон байгууламжийн тариалалтай 20 сая төгрөгээр зорж байнгын болон төр ажлын байраг тогтмол нэмэгдүүлэн говь нутгийн ингийн сүгэ дэлхийн зах зээлд өндөр өртгөөр гаргаж чиглэх шин технологиг ашиглан газар тариалангийн үйлдвэрлэлээ тэлж малын тижээлийн ургамлаа дотооддоо тариалах, байдрын голоо түшиглэн усан цахилгаан станц байгуулах, Говь хангай чиглэлийн сумдыг 770 гаруй км хатуугчлалтай автозамаар холбох, сумын төвийн шинжилэл төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Ер бусын үзэсгэлэнт байгальтай хүн төрөлхтний үүслийн үзийг өөртөө тээсэн өдрөөс өдөрт өргөжин тэлжвэ өнгөлөг аймаг Баянхонгор 3 бүсийн нутгийг тавтай морилон саатахыг урьж байна.